За нэг их асуултсаад ах чим алгадаа зүгээр 14 оны өвсийн гүйцэтгэл ярьж байна. Энэ гүйцэтгэл хилцэж байгаа хугацаан дээр бид эргэж харах хэрэгтэй юм шиг л санагдлаа. Алдаа оноо байдгийн бол тэр алдаа оноон дээр суралцаа дараагийнхаа төсөвийг хийхдээ анхаарах ийм шаардлага байх шиг байна. За мэдээж ажил хариуцж ирсэн улсууд гэж бий. Хариуцлагын асуудал гэж бий. Тэр дэргүй хариуцлага тооцогдол явагдсан л. Би зүгээр энэ ардын намын гишүүдийн хэлж байгаа үгэн дээр ганц хоёр зүйл хэлчихье гэж бодоод байна. Номдоо хоёр гишүүн. Ардын намын бүлгийн дарга хүн, дэд дарга. Би ардын намын бодлого гэж үзэж байна. Өчигдөр хэвлийн баг хурлын мэдээлэл бүлгийнхаа мэдээлэл хийхдээ бид засагт ороод ганцхан ажил хийсэн. Ардчсан намын алдаа ноог л олж авлаа гэдэг ийм үг гэсэн. Өнөөдөр би буруу дуулааг бол ардчсан намынхныг сонгож болохгүй юм байна гэдгийг би ухаарлаа гэж хэлж байгаа юм. Энэ ажил хариуцаад тэр ажил хариуцсан улсууд нь алдаа оноо гэж байдаг бол тэр улсууд дээр нь хариуцлага тооцох асуудал ирдэг болохоос биш ардчсан намын шудраг мөрөөрөө ажиллаа хийж байгаа мянган гишүүдийг хавтгаруулж ярих нь бол би бол энэ буруу гэж бодож байна. Номтой баяр шиг гишүүд олон болоод энэ Монголын төр сайхан болчих юм байна л да. Би тэгж бодохгүй. Одоо болио ийм өөгч биш, булчирхаач биш. Тэртээ дэргүй би энэ ардын номыг энэ засагт орж ирээд нэг тийм сайн зүйл авчирсан гэж бодохгүй байна. Сахил хүртсэн биш шалд ордог гэдгийг үлгэр боллоо ш. Тэгээ одоо ингээд тавлаад ярээ сууж идэг. Одоо бүлгийн дэд дарга нь ингэж мэдгэж байгаа юм бол тэр энэ 6 сайдад татал та. Бид нар дэмжиж өгье. Та нар минь тэр бүтэн нэртэйгээ бүлийн зүстэйгээ тэр сонгуульд ор. Муу нэртэй муухай царайтайгаараа бид нар энэ хариуцлагаа өрөөд ялаа өрөөд энэ сонгуульд ор. Ингэж болохгүй шүү дээ. Ийм яриа сууж иж